хувьд яг салбарын яамны сайд босны дараахан энхийг сахиулагчдад бас нэг зүйлийг амлаад хорноос нас өдөж өгчээсэн. Тэр зүйл юу вэ гэвэл өмнө нь одоо 70-20 байсан зүйлийг энэ оноос одоо 80-20 болгох тал дээр бол одоо хичээл зүтгэл гарган ажиллана гэжсэн. Тэгэхээр энэ ажил маань одоо яг он гарчлаа 1-р сар бас дундаа орчин яг бодит ажил хэрэг болоод эхэлж байгаа юу? Энэ талаар Яг хоо зөвшөөрчний хөгжлийн сангаас олгодог энэ дээрээс нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний томилолтын зардал гэж бий. 2011 онд одоо өөрчлөгдөд 70-30 гэсэн харьцаатай болж 70% нь одоо өөр гүйцэтгэсэн хүндээ очдог 30% зөвшөөрчний хөгжлийн санд одоо хоримтлагдаж цаашлаад одоо олон талт арга хэмжээ рүү зарцуулдаг байсан зардлыг бид нар 80-20 болох асуудлыг засгийн газрын хуралдаанд оруулаад шийдсэн байгаа. Одоо ингэснээр нэг албан хаагч бүтэн жилийн хугацаанд одоо энхийг дэмжих ажиллагаанд оролцож ирэхэд тухайн томилтын зардал дээр нь 6 орчим сая төгрөг нэмэгдэж байгаа нь өөрөө нийгмийн бодит дэмжлэг гэж харж байна. Нөгөө талдаа бол одоо бас энэ 15 жилийн дараа өөрчлөгдөж байгаагаараа за бусад одоо төрийн зэргийн байгууллагуудад алба хаадаг хүмүүстэй жишгүүс нөхцөл байдал татснаар бол хамгийн давуу тал. Ер нь бол нэг форматаар цаашдаа явах хэрэгтэй гэсэн бодлого байсварыг одоо байж ажиллаж байгааг тэгэл. Тэгэхээр бас энхийг сахиулагчд бол одоо олон улсад бол Монгол энэ цэргийн одоо сурж байгааг бол гайхуулж бас нэр хүндээ бол өндөрт өргөсөөр байна. Яг энхийг сахиулах үйл ажиллагаанд хэрхэн яаж оролцох вэ? Боломж байдгүй бүрдүүлэлт шалгаруулалт нь яаж явагддаг юм болоо гэдэг асуултууд бас манай редакцид сүүлийн үед их ирж байгаа. Учир нь манай сайтын хувьд яг энхийг сахиулагчдаар талаар сурвалжлагууд их хийсийн дараа. Тэгэхээр энийг бас салбарын яамныхан сайдаас асууя. Мэдээж анхаарал байх. Энэ чинь салбарыг одоо удирдах ажиллаж байгаа хувьд бол над хамааралгүй асуудал гэж энэ салбарт байхгүй шүү дээ. Тийм учраас одоо бүхий л зүйл дээр анхаарлаа хандуулж бусад одоо дэрэгдэх байгууллага жанжинштай бусад одоо байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүн гаргах хэрэгтэй. Өнөөдөр одоо бас энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүн сонгон шалгаруулалттай ажилтнаар холбоотой асуудлууд бас яригддаг. Тэгэхдээ бид хүн сайдын зөвлөө урлаараа энэ энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж хэрхэн авсан цаашлаад ямар чиглэлээр үр гүйцэтгэж байгаа бүх асуудлуудыг тодорхой одоо дүрм журмын хүрээнд одоо бас зохион байгуулж хэлцдэг байгаа. Тэгэхээр мэдээж энэ өөрөө тодорхой одоо шаардлага шалгуур хангасан хүмүүсийг авдаг. За тэр нь одоо тодорхой журмын дагуу хэрэгжүүлж явдаг гэдэг байна гэсэн үг. Ер нь альва асуудалд нээлттэй хандахыг хичээж байгаа. Нээлттэй хандаж асуудал шийдэх ёстой гэж үзэж байгаа. Зарим нэг асуудал мэдээж нууцсан зэрэгтэй байгаа гэдэг таахан зөвөр ойлгох ёстой. Манай энэ салбар бол тусгай бас чиглэлийн нэгсэнтэй Монгол Улсын аюулгүй байдал батлан хамгаалах чиглэлийн одоо салбар учраас ил байх асуудал нь байдаг, нууц байх асуудал ч бас байдаг ёстой гэдгийг хэлхийн зүйтэй бас. Эерэг бүхнийг сүбэдэ цэгмэнэс